За гадаа бороо орж байна. Өнөөдөр 7 сарын 9-ний өдөр байгаа. Наадам болоход 2 хоног дутуу байна. Та бүгдэд бороотой өдрийн мэнд хүргэе. За энэ жил бол бороо усан тэгшилсэн сайхан зам болж байна. За зам болохын хажуугаар энэ одоо коронавирус цар тахалтай муу байгаа боловч нөгөө талаар бидэнд бол цаг цав нэлээд гарч байгаа гэр бүлтэй зориулах тодорхой хэмжээний мэдээлэл авах юм боломжтой байгаа. За манай клуб бол энэ криптовалют болон биткойн, альткойн энэ гадна дотны яг энэ зах зээл дээр тоон мөнгөний болон дижитал мөнгөний зах зээл дээр ямар үйл ажиллагаа явж байгаа нэг талаар мэдээлэл өгч байгаа. За нөгөө нэг нь болохоор биднээс бас энэ фундаментал болон техник анализын шинжилгээ бас хийж түгээхийг хуралдаж байгаа. За энэ талаар бас та нар биднээс энэ бичлэг дээр санаа оноогоо бичиж болно. Ямар төсөл сонирхож байна, яах вэ гэдэг ингээд амьд харьцаа үүсгээд явах боломжтой шүү. Тийм учраас та бүгд хандараа YouTube, Facebook хаягууд байгаа. За өнөөдөр мэдээлэл дамжуулах юм ерөнхийн биткойны зах зээлийн талаар бага зэрэг мэдээлэл өгье. За зах зээлийн үнэлгээ одоо криптовалютын зах зээлийн үнэлгээ яг одоогийн бодлоор 275 тэрбум 798 сая 975 мянган доллартай тэнцвэн. За биткойны давамгаалал, за энэ давамгааллыг бол альткойнтой бас харьцуулдаг байгаа. 62.7% бага зэрэг бууж байгаа. За энэ дээр бол ерөнхий зураг байгаа боловч би бичлэгийн төгсгөлөө трейдинг view-тэй бас арай дэлгэрэнгүй харуулахыг бодъё. За сүүлийн өдрүүдэд нэг coin нэлээд өсөлттэй байгаа. За энэ бол Dogecoin. За энэ бүгдээрээ сонсъё. 100 cryptocurrencies launched in 2017 alone, and out of all of them there is Dogecoin. Now it started off in 2013 as a joke based on an internet meme, but recently it hit a Энэ бол 2018 оны бичлэг шүү. За энэ үүсгэн байгуулагч Jackson Palmer гэдэг залуу Bloomberg телевизэд ярилцсан өгсөн байна. 18 оны 1 сарын 23. За энэ бол та бүгд мэдж байгаа шүү дээ. 2017 оны эсвэл 2018 оны ихээр бол энэ юунууд бол бүх криптовалют маш өндөр үнэтэй байсан. Түүнээс хойш бол одоо ингээд хөндлөлтөнд орсон байна. Одоо Dogecoin ч гэсэн бас энийг хандсан. Нэлээд хөндлөлтөнд орсон байгаа. Гэтэл сүүлийн өдрүүдэд нэлээд өсөлттэй байгаа. За энийг ингээд багаар гүйлгээд явчихъя. За ингээд энэ үүсгэн байгуулагч бол өөрөөхөө Dogecoin-ыг яагаад 2 тэрбум доллар хүргүү гэдэг талаар ингээд тайлбар хийжсэн. Энэ бол 18 оны бичлэг 2 жилийн өмнөх. За энэ Bloomberg-ийн сурвалжлагч нар жоохон шоосон маягтай ингээд ярьслах хийжсэн. Өөрөөхөө энэ Dogecoin-ы талаар энэ залуу нэлээд дэлгэрэнгүй яриа хийсэн байдаг. За ингэж ярьж ирсэн байна. За гэтэл сүүлийн 3 хоногт бол энэ Dogecoin нэлээд их өсөж 27 сая долларын хэмжээтэй очсон байгаа. 22 дахин өссөн байгаа. За бид бас энэ DeFi гэдэг төслүүдийн талаар ярьж байгаа. Бид бол яг энэ төслүүд бол мэдээж 100% баталгаатай биш. Тодорхой хэмжээний эрсдэлтэй боловч айл болох та бүгд эрсдэл багтай төслүүдийн мэдээллийг өгөхийг оролдож байгаа шүү. Тэгээд энэ дээр DeFi буюу Decentralized Finance гэдэг юм шинэ одоо бизнес гарч ирсэн. Энэ дээр бол одоогийн бодлоор нэг 2.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Хүмүүс за энэ талаар бас биднээс мэдээлэл өгсөн байгаа. За биткойны ханш бол энэ 4 сараас хойш нэлээд өсөд одоогийн бодлоор 8500-аас 9500 10,000 хооронд ингээд флэтэнд хүрсэн хэлбэлцэлтэй байгаад байгаа шүү. За энэ дээр Dogecoin-ийнхаа биднээс ямар шүү өсөлт үзүүлснийг үзье. За Dogecoin гэдэг ингээд харъя. За энэ бараг 144% өссөн байна. TikTok гэдэг энэ дээр челленж өгсөн. Энээс хойш ингээд 3 хоногийн дотор ингээд 144% өссөн. За одоогийн байдлаар энэ бага зэрэг өсөлтөөс уналттай иймэрхүү байдалтай байна.
За энэ coin gecko төр харагдаж байна. За 7 хоногор аваад үзье хэдэн өссөн байна энэ дээр тэгэхээр харагдах. За баг энэ 3 хоног чинь 7-оос хойш ингээд 3 хоногийн дотор ингээд нэлээд өссөн 22 дахин өссөн байна. За нөгөө нэг нь бол chain link дээр биднээс бас энэ жоохон хөрөнгө явж байгаа. За энэ бол бас нэлээд өсөлт үзүүлсэн явж байгаа. За 1 жилийн графикийг харъя энэ chain link-ийг. За маш их огцон өсөж байгаа. Нэлээд өссөн. Одоо баг энэ 4 сар дахиж $2 байсан бол одоогоор ингээд $6 гэсэн юм шиг 3 дахин өсөж байгаа. 2 сарын дотор мөн 3 дахин өснө гэсэн. За хэрвээ та яаш ингэж хөрөнгө оруулсан бол 2-3 сарын дотор өөрийнхөө хөрөнгийг 2-3 дахин өсгөх юм боломжтой байх юм шүү дээ. За Binance яг энийг сонссноо маш хурдан ингээд дөнгөж саяны мэдээ одоо цагийн өмнө нөгөө Dogecoin-ийн чинь future сарилжааныхаа биржийн самбар руу оруулаад ирчих. Нэгсэндөө энэ хэрэгсэн шүү дээ. Үүсмэл хэрэгсэн буюу харилцаа гэдэг юм. Биржүүдээр future сарилжааны хэрэгслүүд байдаг. За ингээд оруулаад ирсэн багт шүү дээ. За энэ дээр ингээд тайлбар хийж байна. Нэгээс 50 дахин хөшөөрөхтэй боломжтой юм харилцаа хийх шинэ криптовалютыг Dogecoin-ыг оруулаад ирсэн багт шүү дээ. За бид мэдээллийг өөрсдийн YouTube сувгаар ингээд хөрвж байгаа. Одоогоор энэ 500 хүн бүртгэл хийсэн subscribe хийгээд хонгон дээр дарсан байх шиг байна. Энэ тэгэх юм бол тонлоо маш түргэн шуурхай манай мэдээлэл очно. Нөгөө нэг нь манай Facebook пэйж хуудасгаа энүүгээр бас биднээс мэдээлэл түгээдэг байгаа. За энэ биднээс энийг маргаашнаас ч юм уу яг өөрсдийнхөө төсөлтөө бас ингээд жоохон жилийн өмнө би энэ альткойнуудын шинжилгээ хийж ирсэн байдаг. Бараг жил өнгөрцөн байна. Маргаас завдвал энэ альткойнуудынхаа талаар яг энэ trading view дээр ингээд нэрийг гэж бодож байна. За 888 гэдэг энэ шугамыг бид татсан байгаа. За энэ том гурвалжин том зурглалаар нь 17 оны 3 сараас өнөөдрийг хүртэл ийм том гурвалжин дотор хаш үдэж байна гэсэн юм бас тайлбар биднээс тавьсан байгаа. За энэ бол SME биржийн одоо уналтын сувг татаад тэрийг нэвтлээд хаш гарцсан доошоо ингээд уналттай энэ дээр бага хугацаанд бас энэ уналт үзүүлж байгаа ингээд тайлбарсан байдаг биднээс юм байна. За энэ бол ерөнхий юм нэг тэгш талт гурвалжингийн дотор хөдөлж яах гэсэн баяраар ингээд үзүүлсэн байна. Энэ дээр бас яг энэ дээдлийн эсэргүүцлийн шугамыг бол одоо ингээд нэвтэлж гараагүй. Хэрвээ гарах юм бол энэ 9500 600 гэх дараагийнх нь түвшинд 10400 гэдэг нэг явах юм байна. За бид trading view дээр энэ биткойны давамгааллыг бас ингээд та бүхэнд харуулчих. За энэ дээр за яагаад ингээд биткойны давамгаал маань унаад байна? Одоо энэ 9 сар 19 оны 9 сард бол 72% давамгаалж ирсэн бол ингээд унсаар аваад одоогоор сүүлийн өдрүүд ингээд бас унчлаа штэ 62.7 руу ороод ирчих. Энэ бол ойлгомжтой DeFi төслүүд гарч иж байгаа. Жишээ нь Dogecoin, Chainlink мэтийн төслүүд маш их мөнгө хөрөнгө оруулалт хийлээр энэ хувь нь харьцааны хувь нь болоо ингээд доош очиж биткойны давамгаал одоо бол 62.7 төр ингээд ороод ирсэн шүү дээ. За ингээд биднээс маргааш амжих юм бол та бүгд өөрсдийнхөө Smart Trade Coin уу Trade Coin-ы төслийн талаар ямар хөө байдалтай байна биднээс хөрөнгө оруулалт яаж мөнгө гаргах талаар ярих гэж бодож байна. За мөн биднээс нодлонгоос хойш альткойнуудын талаар шинжилгээ хийгээг байгаа. Гол альткойнуудын талаар бас амжуул та бүгдэд мэдээлэл өгье гэж бодож байна. За ингээд бидэнтэй холбогдох биднээс мэдээлэл авахаар бол энэ бичлэгийн доороо хаягаар хандаарай. Анхаарал тавьсан баярлалаа. Баярлалаа.